За өмчийн хөдөлгөөн хийхэд яг хөө цөөхөн хөрөнгөтэй айлууд бол нэг үрчлийн шивэд оруулах бол бас боломжтой. Гэтэл одоо олон мянган хөрөнгийн орлоготой томоохон компани үйлдвэрийн газруудын хөрөнгийг шивэх тохиолдолд бол энийг бол хөрөнгөний орлогыг Excel-ээс оруулах боломжийг бас бүрдүүлж өгсөн байгаа. За тэрийг харъя. За бүртгэх гэдэг товчон дээр даръя. Баруун дээд товчон дээр. За тэгэнгүүт санхүүжилтийн их усрууд байж байгаа. За энэ улсын төсөв, орон нутгийн төсөв, гадаадын зээл, гадаадын буцалтгүй тусламж, балансаас чиглүүлэх гэх мэт ингээд орлогын төрлүүд байгаа. За эдгээр төрлүүд маань бидний нөгөө статистикийн газарт гаргаж өгдөг маягтуудын маань ерөнхийдөө ангилал зарчмын хувьд бол. За статистикт улсын төсвөр энэ онд хичнээн төгрөгийн хөрөнгө бэлтгэгдсэн. Орон нутгийн төсвөр хэдийн, гадаадын зээлээр хэдийн, буцалтгүй тусламжаар хэдийн гэдэг төө 6, төө 7, төө 8.1, 8.2 гэсэн маягтуудыг одоо бол би хуучин бол одоо Excel-ээр бөглөөд тэр мэдээлэлээ манайд ирүүлээ. Тэрийг бид ингээд нэгтгээд ингээд явдаг байсан. Одоо бол тэр ажлыг бол хөнгөвчилж байгаа гэж үзэж байгаа. Тэгэхээр одоо энэ дээр бол зөвхөн улсын төсөв, орон нутгийн төсөв, буцалтгүй тусламж гэдгийг сонгож угаад орлогоо шивэх ёстой гэсэн. Орлогоо шивчингүү цаанаа бол давхар энэ төө 1, төө 6, төө 7, төө 8.1, 8.2 гэсэн маягтууд маань өөр автоматар одоо бөглөгдөж байгаа гэж ойлгож болно гэсэн үг. За юм улсын төсөв гэдгийг сонгочихъя. За улсын төсөв гэдгийг сонгоод за ингээ улсын төсвийг сонгонгууд доороос нь нэмэлт талбарууд гарч ирнэ. За энэ дээр одоо үйл ажиллагааны чиглэл гингүүд төрийн удирдлагын гэдгийг сонгоё. За төрийн удирдлага гэдэг үйл ажиллагааны чиглэлээ сонголоо. За санхүүжүүлэх хүч байгууллага нь ерөнхий сайдын багц тариалагддаг. За хөрөнгө бүртгэх шийдвэрийн дугаар. За төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар А дундуур зураас 123. За энийг бол бүр дэлгэрэнгүй бичсэн ч болно. Энэ бол ерөөсөө одоо төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын одоо тэдэн сарын тэдний өдрийн тим тушаал ийм тим гэдэг юм бичиж болно. Энэ бол өөрийн чинь асуудал. За дээрэс нь тухайн шийдвэр маань хэдэн сарын хэднийх юм бэ гэдгийг. За 2022 оны 12 сарын 1-ний шийдвэрээ. За хүлээж авсан баримт гэдэг маань өөрөө улсын төсвөр хэдий ирсэн ч гэсэн танайд бас нэг компани муу нэг байгууллагаас хүлээлгэж өгсөн байгаа. Тэн дээр хүлээлгсэн акт үйлдсэн байдаг. Тэр актын дугаар огноо гэсэн үг. За дугаарыг ингээд сонголоод за огноо 14-нд хүлээлгэж өгсөн 12 сарын. За ингээд ийм байлаа гэж үү. За ингээд ерөнхий одоо улсын төсөвтэйгээ холбоотойгоор ингээд ерөнхий мэдээлэл оруулчихж байгаа нэ. За үргэлжлүүлэх товчийг дарахад за ерөнхийдөө гүйлгээний талын мэдээлэл бол хадгалагдлаа гэж гарч ирж байгаа. Сайн энэ дээрх мэдээлэл. Улсын төсөвт сонгогдсон. Улсын төсвийг бол дахин засах боломжгүйгээр бусад мэдээллүүдийг буруу шивсэн байвал засах боломжтойгоор байгаа. Хэрвээ энэ дотор ямар нэгэн мэдээллийг буруу байх юм бол хадгалах гэдэг төвчөөр ингээд засчаад хадгалах гэдэг төвчийг дараа засч болно гэсэн үг. За ингээд ороод ирэхэд ерөнхийдөө одоо бүртгэх цонх маань бол гарч ирж байгаа. За гүйлгээ энэ одоо төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын А дундуур зураас 123 гэсэн шийдвэрийн хүрээнд 100 хөрөнгө авсан байвал 100 хөрөнгийг 100 нь энэ шивнэ гэсэн үг. 5 хөрөнгө авсан бол 5-ыг шивнэ гэсэн үг. За энэ дотор газар байна уу, тавилга байна уу, барилга байна уу, холилдоод орж байна уу тэр бол хамаагүй. Гол нь энэ шийдвэрийн хүрээнд яг ямар хөрөнгөд авсан бэ тэрийг энэ шивэрэ гэсэн үг. За энэ дээр шивэхдээ хөрөнгийнхөө төрлийг нь сонгодог. Жишээ нь газар гэдэг сонгогдсон байна одоо бол. За газар гэдэг сонгогдсон байх үед бол ямар нэгэн Excel-с мэдээлэл оруулах гэдэг товчлуур байхгүй. Зөвхөн мөр нэмэх гэдэг товчлуур байгаа. За мөр нэмэх гэдэг товчлуурыг дарахад газрын мэдээлэл оруулдаг хоосон цонх гарч ирж байгаа. За эндээс ингээ газрын нэр, улсын дугаар, бүртгэлийн дугаар ингээ холбогдох мэдээллүүдийг нь оруулаад хадгалах гэдэг товчийг байна. За энэ бол байгууллага дээр бол газар орлогодод байдаг үйлдэл бол харьцангуй цөөхөн их сайндаа 10 дотор багтана гэж ер нь бодож байна. Тийм учраас энэ дээр бол Excel-с мэдээлэл оруулах гэж олон хөрөнгийг нэг зэрэг татж оруулах гэдэг үйлдэл бол байхгүй. Хуучин бол тоолгын цахим систем дээр бол газрыг хур системээс татж оруулдаг байсан. Тэгээ хур системээс татж орж ирсэн мэдээлэл дээр засах үйлдэл хийгээд ингэ явдаг байсан. Тэгвэл одоо бол тэр хур системээс бол яг энэ орлогдож байгаа газрыг бол татах хандахандаа бол боломжгүй байгаа. Цаашид бол бүр нөгөө шинэ системээ хийгээд өргөтгөлөө хийгээд ингэ явчих юм бол тэр товчлуурууд маань бол хэвийн болоод ажилтдаг болно. Одоогор бол тэр бол оруулах боломжгүй байгаа. За ингээ газрынхаа мэдээллийг оруулаад хадгалах товчийг дарна.
За энэ урдаан ийм улаан одтой байгуул зайлшгүй оруулах ёстой талбарууд гэсэн үг шүү. Энэ талбарууд дээр ямар нэгэн мэдээлэл дутуу байх юм бол хадгалагдахгүй энэ талбарууд дээр мэдээлэл дутуу байна гэдэг ийм алдааны мессеж гарч ирж байгаа шүү. За тэгээ энэ талбаруудаа бүр оруулсан байгаад мэдээлэл ингээ бүртгэгдээд хадгалагдана. За газрыг бол ингээ оруулж болж байгаа. За үүнтэй адилханаар барилга нийтийн эзэмшил гээд одоо яг нөгөө үндсэн одоо хөрөнгийн ангиллал маань үйл байж байгаа. За эндээс газар бус мэдээллүүдээ оруулаа явнаа гэсэн үг. За жишээ нь одоо эндээс би машин барилга гэхэд бол барилга адилхан нийт эзэмшил адилхан. За би машин тоног төхөөрөмж гэдгийг сонгоё. За машин тоног төхөөрөмжийг орохоор нөгөө талбар маань өөр болж харагдаж байгаа. Жишээ нь загвар Excel-ийн файл татах, Excel-ээс оруулах, мөр нэмэх гэсэн ийм төвчлөрүүд гарч ирж байгаа. За энд юу сонгосноос шалтгаалаад энэ арт гарч ирж байгаа төвчлөрүүд хувирч байгаа. За тэгээ энд бол загвар Excel-ийн файл татах гэдэг нь одоо машин тоног төхөөрөмж оруулсан бол энэ машин тоног төхөөрөмж дээр Excel-ийн орлого оруулах гэж байгаа бол загвар Excel-ийн файл татах гэдгийг сонгож байгаа. За загвар Excel-ийн файл гэдгийг сонголоо татлаа. Татангууд энэ дээр тарангууд одоо нөхөр одоо Excel-ийн оруулах одоо ийм хүснэлтийн толгойтойгоор Excel-ээс мэдээлэл оруулах боломжтой гэсэн гарч ирж байгаа. За энд гарч ирж байгаа талбарууд маань бол бүгдээрээ санхүүгийн програмын үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэл дотор бүгдээрээ байж байгаа. Энэ ингээд энэ талбарууд маань бүгдээрээ байж байгаа. За энэ талбаруудаас ингээд зөөгөө тавих хэрэгтэй. За энийг зөө тавихтаа бол үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэл дээрээ одоо ангилалт хийгээд өгч болно. За ингээд эренблээд тэгээд дата гээд sort гээд за ингэнгүүтээ ашиглалтанд орсон юм уу илэгдэл тооцож эхэлсэн огноо ч юм уу энэ хоёрын аль нэгээр нь эренбэлчихнэ гэсэн үг. За column G-гээр эренблэе. Окей. За sort энэ бол нөгөө он сар өдрийн форматтай биш учраас текст форматтай байгаа учраас ийм гарч ирж байна. За зөвөр окей гэдээ дарчихъя. За ингээд дарахад ингээд ашиглалтанд орсон оноор ингээд хөрөнгө эренблэгдэж байгаа. За эндээс яг 2022 онд одоо орлогдсон хөрөнгүүдийг ялгаад авчна. За жишээ нь одоо ингээд эндээс эхлээд 2022 оны орлого зарлагууд ингээд харагдаж байна гэсэн үг. За тэгээ энэ 22 оныхоо орлого зарлагыг одоо тусгайлан тэмдэглэж яваад эндээсээ холбогдох талбаруудыг загвар үснэх тиймхэн файл руу татаад оруулчихна. За татаад оруулахад нэг ийм хэлбэртэй болох ёстой. За би энд бэлдсэн яг нэг бүрчлэн зөөхгүй тулд бүгдийг бэлдсэн байгаа. За эндээс ингээ орох юм бол за ерөнхийдөө би нэг хагас угсыг ингээ оруулсан байгаа. За эндээс ингээ ороход одоо Excel-ийн файл маань ингээ зөөгöd авчна. Тавьсныхаа дараа энэ Excel-ийн файл маань анх ажигласан бол дээрээ text огноо тоо гэсэн байна. Энэ мөрөнд text гэсэн төрөлтэй байна. Энэ мөр нь он сар өдөр гэсэн төрөлтэй байна. Энэ мөр нь тоо гэсэн төрөлтэй байна гэдгийг одоо нөгөө цаад нүднийхэн төрлийг зааж өгч байгаа. За тэгвэл яг энэ маягаар нь одоо нөгөө Excel-ийн файлаа бэлдэж өгөх ёстой. За жишээ нь ингээд энд байж байна. За тэгвэл энэ ихний нэг бол text гэдэг форматтай байх ёстой. За гэсэн дээр text гэдэг сонголоо. За энэ он сар өдрийг бол date гэдэг форматтай байх ёстой. Short date, long date гэж хоёр янз байдаг. За short date нь байж болно. Гэхдээ энэ он сар өдрийн програм ихэнх санхүүгийн програм дээрээс text хэлбэрээр гарч ирдэг. Гарч ирсэн хойно нь энэ он сар өдрийн програмыг одоо хөрвүүлээд он сар өдөр гэдэг формат руу хөрвүүлдэг процесс хийдэг. Тэгэхгүй бол програм бол он сар өдрийн форматгүй зүгээр текст форматаар байх юм бол энийг он сар өдөр байна гэж танихгүй учраас энэ мөрөн дээр алдаа гарлаа гэдэг мессеж өгöd байдаг. Тийм учраас энэ дээр анхаарах хэрэгтэй. За жишээ нь энийг ингээ long date болгох юм бол одоо ажиглах юм бол 2022 оны 12 дугаар сарын 27-нд мегмар гараг гэх мэтээр ингээд он сар өдөр маань хөдөлж байгаа. Тэгээд short date гэх юм бол ийм хураангуй хэлбэрлэг ордог байх ёстой. За энийг анхаараарай. За ашиглах хугацаа ашиглалтын тоо мэдээлэл энэ юмнууд маань бол number гэдэг буюу тоо гэдэг форматтай байх ёстой. За тэгээ хэрвээ number-ыг энэ дотор тоо болж чадахгүй байгаа юм дээр байгаа эсхийг харъя гэх юм бол одоо ингээд ард талд нь тэг нэмэх ч юм уу ингээд орон нэмэхэд хэрвээ тоо болж чадж байгаанууд нь ингээд гонжигоос ингээд оронгийн тоо нэмэгдээд байгаа.
болж чадахгүй текстээр байгаа мэдээллүүд бол дунд нь үсэг ч юм уу, зураас ч юм уу, цэг ч юм уу, ямар нэгэн займаа ч юм уу тийм мэдээлэл авсан байх юм бол энэ тэр мэдээлэл чинь ингэж өргөсөж сунахгүй яг ингээ хэвэндээ байгаад байдаг. За тэрийг нь бол ажиглах хэрэгтэй. За нэг ингээ number гэдэг форматаар авлаа. За ингээд бүх мэдээлэл авсан бол хоёр талд нь илүү дутуу янз бүрийн юм яаж мэдэх вэ? Сул займаа мэдээлэл байх вэ гэдэг үгнээс энэ хоёр талын мэдээллийг цэвэрлэх хэрэгтэй. За доор нь бас илүү дутуу юм дүгнж мөгжсөн янз бүрийн үйлдэл оруулсан байна уу? Тэрийг харах хэрэгтэй. За тэгээд энэ дотор бас нэг хүмүүсийн нэг нийтлэг гаргадаг алдаа бол энэ санхүүгийн тайланд туссан дүнг тоошрокийг нэгжийн үнээр үржүүлээд санхүүгийн тайланд туссан дүнг бодуулж гаргаад байдаг. Өөрөөр хэлбэл томьёо оруулаад байдаг гэсэн үг. Томьёо ерөөсөө энэ дотор орохгүй. Ерөөсөө тоогоор тавина, илэгдлээрээ тавигдана гэсэн үг. Тэгэхээр энд бол ямар нэгэн томьёо орохгүй, ерөөсөө бүх мэдээллүүд яг байгаагаар байх хэрэгтэй. Ийм байх хэрэгтэй. За ийм байгаа тохиолдолд одоо бол програм бол асуудалгүй хөрвүүлнэ. Болохгүй байвал эндээ алдаа байна, тэндээ алдаа байна гэдэг мэдээллийг тэдгээр мөрөн дээр алдаа гарсан гэсэн мэдээллийг танд өгдөг байгаа. За би түрүүнд нэг мөр ярьсан дээр он сар өдрийг хэрхэн шилжүүлэх талаар бас хэлчихье. За жишээ нь одоо энэ ингээ он сар өдрийн формат руу date гэдэг формат руу ингээ шилжүүлээд харъя л да. Short date байдгүй, хөдөлгөөнгүй, long date байдгүй, хөдөлгөөнгүй. Тэгэхээр энэ бол өөрөө text гэсэн төрөлтэй байгаа байхгүй. Тэгвэл энийг find гэдэг зэсээр ороод find replace гэдэг команд байдаг. За replace гэдэг команд дээр дундуур зураасыг ташуу зураасаар солио гэдэг. Ийм команд бичээд replace all гэдэг төвчийг дарахад окей. Энэ шууд ингээд энэ дундах текст юм уу ансруудын юмнаас нэг ямар нэгэн тэмдэгтийг жоохон өөрчлөлтөл програм өөрөө энийг ансар өдөр юм байна гэдгийг ойлгодог. Ингээ хөрвж чадчих. За зарим санхүүгийн програмууд дээр бол энэ дунд цэг байдаг. Одоо 2021 цэг 12 цэг 29 гэх мэтээр. Хэрвээ тийм байх юм бол цэгийг ташуу зураасаар солиё. Эсвэл зарим нь бас ташуу зураасаар байдаг. Тэгвэл ташуу зураасыг хасах тэмдэгээр солиоч гэдэг юм уу. Ямар нэгэн байдлаар энэ голд байгаа энэ цэг тэмдэгтүүдийг ямар нэгэн өөр тэмдэгтж явах уу. Ер нь бол энэ ташуу зураас цэг хасах тэмдэг, дундуур зураас буюу хасах тэмдэг гэсэн ийм тэмдгүүдээр солиход програм өөрөө шууд тэрийг автоматар конвертж хөрвүүлдэг. За бас өөр нэг арга нь бол функц ашиглаж бол он сар өдрийг хөрвүүлдэг. За тэр функц ашиглаж хөрвүүлдэг талаарх зааврыг бол та тоолгын цахим системийн гарын авлага видео хичээл байгаа. За тэрний төгсгөл хэсэг дээр бол бас энэ талаар нэлээд дэлгэрэнгүй ярьсан байгаа. Тэгэхээр тэндээс бол харж болно. За ингэж он сар өдрийг хөрвүүлдэг байгаа шүү. За одоо нөгөө хөрвүүлээд хадгалсан Excel-ийн файлаа одоо оруулнаа. За одоо ингээд Excel-ийн файлаа бэлдсэн учраас Excel-ээс оруулах гэдэг төвчийг дарна. За Excel-ээс оруулах гэдэг төвчийг дарахад нөгөө бэлдсэн файл маань байж байгаа. За open гэдэг төвчийг дарахад 10 бичлэг шинээр үүсч 0 бичлэг засварлагдлаа гэж гарч байгаа. За энд нэг шинээр бичлэг үүсээд тэд засварлагдлаа гэдэг гэж юм гарч ирж байгаа. Тэгтэл л шүү дээ. Юмыг яаж утгын дээр нэг засварлагдлаа, хоёр засварлагдлаа гэдэг нь бол хөрөнгийн бүртгэлийн дугаар гэж одоо энэ байгууллагын хөрөнгийн бүртгэлийн дугаар гэдэг юм. Тухайн одоо ангилал дотроо давхцах ёсгүй. Хэрвээ давхцах юм бол өмнөх хөрөнгийн чинь устгаад шинээр оруулж байгаа хөрөнгө чинь ороод ирдэг. Өөрөөр хэлбэл хөрөнгийн бүртгэлийн дугаар програмын хувьд бол давхцах ёсгүй шүү. Тэрийг та нар өөрөө механикаар хянах хэрэгтэй. Хоёрдугаарт зарим байгууллагуудын санхүүгийн програм нэг хөрөнгөн дээр давхцсан дугаар гэсэн байдаг. Одоо өөрөөр хэлбэл энэ дугаар л да. Жишээ нь одоо ингээд нэг хөрөнгөн дээр хоёр ижлэхэн дугаар байх. Тэгээ нэр нь өөр ч юм уу ийм өдөр юм байдаг. Тэгээ хэрвээ ийм байвал урд хойно нь ямар нэгэн зай тэмдэгтээр ялгаж өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол эний чинь програм өөрөө ойлгохдоо одоо ижлэхэн байна гэд тэгээ нэг хөрөнгийг нь оруулаад нөгөөгөөрөө засварлагдлаа гэж бичээд дутуу орчдөг. Тэгэхээр энэ засварлагдлаа гэдэг дээр тоо гарч ирж байна гэдэг чинь таны мэдээлэл донд хаа нэгтэй хөрөнгийн бүртгэлийн дугаар давхцаж байна шүү гэдэг нь мессеж өгч байна гэсэн үг. За хоёрдугаарт нөгөө талаас энэ бол одоо хөрөнгийн бүртгэлийн дугаарыг ингээд текст гэдэг авахд ямар нэгэн илүү дутуу тэмдэглэгээ гарахгүйгээр орж иж болж байна. Яагаад гэвэл энэ дундуур зураас байгаа учраас энэ дундуур зураасыг бол компьютер бол тэмдэгт гэж ойлгоод текст гэж авдаг. Гэтэл одоо Accolus ч гэдэг юм уу зарим нэг програмууд бол шууд тоо байдаг. Хөрөнгийн дугаар нь ингээ олон оронтой тоо байдаг. Гэтэл энэ тоог 1000
энэ төрөл дээр нь текст гэж тавиад энэ маань бол цаанаа бол цифр л гэж ойлгогддог. Харахад бол текст гэж тавигдаад байгаа боловч энийг бол цифр гэж ойлгодог. Хэрвээ ийм байх юм бол энийг заавал дээр нь ингэж курсорыг хоёр төвшөөд курсорыг ингэж анивчуулж байршуулж байгаад enter товчийг дарахад ажиглах юм бол урд талдаа ийм ногоон тэмдэгтэй болж байгаа. Ийм ногоон тэмдэгтэй болж байгаа юм бол энийг програм текст болчихжээ гэж ойлгоно. Бусдаар ийм ногоон тэмдэггүй байвал энэ бол тоол гэж ойлгоно. Тийм учраас одоо хөрөнгөний бүртгэлийн дугаар дээр чинь нэг тоо байна. Тэр тоо чинь худлаа байгаад байна шүү гэсэн мессеж гарч ирж байгаа. За тэрийг бас харах хэрэгтэй. За тэгээд ер нь бол Oculus програм дээрээс бол одоо текст үндсэн хөрөнгөний дэлгэрэнгүй бүртгэлийг татаа гаргаад ирэхэд бүх мэдээлэл баруун дээд болонтой юм ногоон тэмдэглэгээтэй байдаг. Тэгвэл хэрвээ тийм бэлэн ногоон тэмдэглэгээтэй байгаа бол хөрөнгөний бүртгэлийн дугаар дээр яг байгаа чигээр нь зөөд тавиал өргөдөг төрлийг нь текст гэж зааж өгвөл хөрөнгөний нэр хөрөнгөний дугаар ерөнхий төрлийг текст гэж зааж өгвөл бусад мэдээллүүд онсоор юугаар нь хөрвүүлээд ингэж явуучих болно гэсэн үг. За энэ дэр нэг тийм юм нэмж хэлэх юм байна. За дараагийнх нь бол ингээ оруулсан мэдээлэл ороод ирж байгаа. За ороод ирэнгүүт нь дахиад юмыг яаж мэдэх вэ? Тавилга гэдэгчл одоо энэ номер 115 гэдэг шийдвэрээр тавилга гэдэгчл орох болжээ. Тэгэх юм бол одоо 10 ширхэг тоног төхөөрөмжөөс гадна тавилга гэдэгчл гэж сонгоод мөн адилхан загвар Excel-ийн хүслэгтэй татаад 10 цаана байгаа хэдэн ширхэг тавилга байдгийг тэр юмнуудаа сонгоод ингээ оруулж болно. За энэ маягаар ингээд энэ дотор 10 хөрөнгө байна уу 100 хөрөнгө байна уу хэдэн хөрөнгө оруулах нь бол хамаагүй ингээ хөрөнгө оруулаад тэгээд ороод ирж байгаа. За ороод ирэнгүүт нь бүх мэдээлэл оруулсан бол тухайн гүйлгээ болгоны арталд одоо засах масах гэдэг ямар нэгэн мэдээллүүд бол байхгүй байгаа. Одоо ингээ харах юм бол одоо энэ гүйлгээг эндээс нэг орцсон байхад би яаж устгах юм бэ гэдэг ийм асуудлууд гарч ирж байгаа. За энэ бол энэ гүйлгээ тал дээрээс устгахгүй. Энэ мэдээллийг засах, устгах үйлдэлийг бол өмчийн бүртгэл засны машин тоног төхөөрөмж гэдэг дотроо ороод энэ хөрөнгүүд дээрх наривчилсан мэдээлэл юмнуудыг нь оруулах байх юм засах үйлдэлийг өмчийн бүртгэл засны дотор хийж болно. Эсвэл Excel-ээс оруулж байгаа тохиолдол шүү. Эсвэл мөр нэмэх гэдэг товчийг дараад тавилга төгшөлгээд энэ дээр тавилга төгслийнхаа нэрийг хэмжих нэг жиг, тоог гэх мэт ингээ мэдээллүүдийг оруулаад хадгалах гэдэг товчийг дарахад энэ өмнөө машин тоног төхөөрөмж гэсэн бол тавилга төгшлгээд энэ тавилга төгшлэгээр холбогдох юмуд нь ингээ гарч ирж байгаа. За ингээ бүх гүйлгээнийхээ мэдээллийг шивээд оруулсан гэж үзэж байгаа бол хадгалах товчийг дарахад амжилттай хадгалагдлаа гэж эцсийн гүйлгээ маань орж ирж байгаа. За тэгэнгүүт нөгөө гүйлгээний чинь дугаар нь байж байна. Улсын төсвөр хийгдсэн юм байна. Үйл ажиллагааны чиглэл юм байна. Нэр төрөл тоо. Тэгээ саяны гүйлгээний дотор байгаа нийт дүн 35,908,420 байна гэд гараад ирж байгаа. За тэгвэл энэ гүйлгээ маань ингээд бүрэн орсон байна. За юмыг яаж мэдэх вэ? Одоо энэ гүйлгээ би шал худлаа юм хийчихжээ. Бүхэлд нь устгая гэх юм бол устгах товч бол энд байж байгаа. Харин засах товч нь бас байж байгаа. Засах гэдэг дээр дарах юм бол дотор нь ороод энэ дээр би нэг юм мартчихжээ гэх юм бол юмаа нэмээд оруулах бол боломжтой. Харин эндээс энэ илүү хийчихжээ энийг устгая гэдэг үйлдэлийг бол хийх боломжгүй. Энийг бол өмчийн бүртгэл заснаас орж хийх боломжтойгоор ингэж хийгдсэн байгаа шүү. За тэгээ одоо ингээ орлогоо ингээ хадгалцсан байт. За хадгалцсан бол одоо өмчийн бүртгэл засээр ороод харъя. Машин тоног төхөөрөмжгээд ороод харах юм бол саяны оруулсан 10 хөрөнгө маань энд ингээд жагсаад ороод ирсэн байна. За энэ 10 хөрөнгийнхээ ангиллын код, марк дугаар, хэмжих нэгж, бит хэмжээ гэх мэт одоо бусад наривчилсан мэдээллүүд оруулахдаа бол энд хамгийн ард талд нь засах, харах, устгах гэдэг гурван төсөл байна. За засах гэдэг төслөөр дээр дарахад энэ хөрөнгийнхөө холбогдох мэдээллийг оруулаад хадгалах төвчтэй. За энэ маягаар ингээд мэдээлэл оруулнаа.